Яг манайхаа үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгийлээрээ оройтой унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар ийхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлагын нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ танд сонсож чадаагүй дугаар гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөд сонсох боломжтой байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд Улаанбаатарт яг одоо 22 цаг 14 минут болсон байна. Тэгээд радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука, найруулагч Эрдэнэ мөнх нэвтрүүлгийг хүргэж байна. За бид нар мегмар гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийг уншин танилцуулаад тэр сэдвэрээ ярилцдаг байгаа. Тэгэхээр эхлээд түүхээ хөтлөгч нь уншаад өгчих болно. Тэгээд түүх болгоныхаа араас бас нэг өөрийнхөө юу гэж бодож байгааг хэлээд, шеэрлээд явчихна. Тэгээд өнөөдөр болохоор манай нэвтрүүлэгт 5 түүх байгаа. Тэгээд сонсогчдоос ирсэн 5 түүхээ уншиж танилцуулаад өөрийнхөө бодлыг бас ингээд хэлээд дундуур нь явчихна. Бас лайв үзэж байгаа сонсогчд маань комментээр бас энэ талаар юу гэж бодож чинь ч гэдэг юм уу түүхийн талаар те өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж явчих болно. Тэгээ хөтлөгч нь бас бодлоо л та. Уул нь бол мегмар гарагийн дугаар маань ямар нэгэн шууд эфирийн утасгүй явдаг. Гэхдээ хэрвээ бид нарт цаг гарах юм бол яг өнгөрсөн 7 хоногийнхоо мегмар гарагаар ганц 2 сонсогчтой аваад ярилцсан да. Тэгээд бас их хөгжилтэй түүхүүдийг ярьсан. Тэгэхээр тэр бас их таалагдсан учраас магадгүй цаг зав нь байх юм бол завсраар нь бас сонсогчтойгоо холбогдоод явахыг хичээх болно. За ингээд ямар та шууд түүх рүүгээ орцгоё. Сайн байцгаана уу? Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Өөр тохиолдсон гунигтайч гэхүү, хөгжилтөөч гэхүү за нэг тийм зүйлийг бичмээр санагдлаа. 2013 онд ганц бие ээжийн амьдрал үргэлжлээд 2 жилийг ардаа орхисон байлаа. Эрэгтэй хүнээс травматай болсон гэх юм уу? Гэнэт нэг залуу миний амьдралд хүч түрэн орж ирлээ. Анх танилцсан түүхэн хүүгээ эмнэлэгт үзүүлэхгээ такси барих гээд олдохгүй байхад тухайн үеийн дажгүй машин ирж зогсоод тусалсан юм. Шүнжин миний хажууд хүүдмэн санаа тавьж эм тан хоол унд гээд сүйд. Би ч тухайн үед байрлсан. Тэр өдрөөс хойш миний эргэн тойронд санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу гарч ирдэг болов. Тэр залуу улсын том байгууллагад инженер хийдэг. Тухайн үедээ дажгүй амьдралтай боломжийн залуу. Бас их царайлаг, бие хасаатай. Эмэгтэй хүний хүсэмжит залуу гэх юм уу да. Тэр явдлаас хойш албан бусаар үерхсэн. Миний 2 хүүт ч үнэхээр сайн. За тэгээд харьцаж эхлээд 3 сар болсны дараа нөгөө залуу маань намайг гэртээ урьж ээжтэйгээ танилцуулах болов. Гэрт нь очиод би үнэхээр гайхсан. Давгүй цалинтай, дажгүй царайтай ганц бие хүн дагуур 2 хүүхэдтэй хүүхэн дагуулад орж ирж байхад ээж нууралсангүй. Харин ч бүр баяртай хүлээж авлаа. Хоол идэж дуусаад ээжд нь гинтэл ажил гараад явчихлаа. Ингээд бит хоёр хамт хонох боллоо. Үнслээ оршил үнэхээр таалагдлаа. Хийх боллоо дөш. Нөгөөх нь босоод долоовор хуруу шиг. Даанч яавдаа л гэж утсан. Тэслээ дуугарсан ч өгөөд дууслаа. Дуусаад нөгөө залуу чинь би ямар байна гэж асууд юм да. Өгсөн бэлэг сэлт бүх юмыг нь үлдээгээд гарсан байдгийн. Ийм л асуудалтай байсан болохоор ийм сайхан залуу өдий хүртэл хань ижлгүй явсан юм болов. Одоо бодоход их өрөвддөг дөө. Их нэртэй болж чадсан болов гэж. За энэ бол нөө яг эмэгтэйчүүдийн яриад байдаг хэмжээ чухлуу скил чухлуу гэдэг яг энд л байна л да. За ямар ч тач скил бол яг уулна. Мэдгүй би асуумаар санагдаад байна л да. Скил байсан уу? Оршил үнэхээр гоё явсан бол уулна скилтэй л байх хэвээр доо. Тэгээ одоо тэр залуу маань үнэхээр босоод долоовор хуруу шиг гэдэг чи одоо яана миний долоовор тийм том биш юм болоо. Энэ нэрээ арай шүү. Гэтэ яг ийм
долоовор хуруу шиг эргэтэнтэй залуу байна гэхэр чи скил бол тулцсан л байх хэвээр. Тэгээ одоо болохоор ингээ гайхаад байна л да тий. Ийм залуу одоо дахиад би бас бүр ингээ бас санаа зовоод эхэлж байгаа байхгүй. Их нэртэй болсон болов. Хань ижилтэй болсон болов. Аль эсвэл одоо гадуур гардаг болсон юм байгаад байгаа штэ. Эрэгтэйчүүдийн эмнэлгээр очоод эрэгтнийхээ хэмжээг томсгох ч юм уу, юм шахуулах те. Интергээд бас ингээд тэрийг аргалцсан байж болох юм. Гэхдээ ёо бас нэг тийм мем яваад байдаг те. Одоо YouTube дээр ч юм уу эсвэл интернет ингээд мессер фэйсбүүкээр харагддаг штэ. Өмдөгийн шовтлсон чинь зүгээр дон гэдэг нэг юм жижиг юм гараад ирдэг. Тэгэхээр манай бас нэг жижиг мэжиг эргэтэнтэй ирчүүд битгий имзэглээрээ. Гэхдээ наадхыг чинь бас асуудлыг шийддэг болцсон шүү. Битгий санаа сэтгэлээр унаараа тэг гол нь скил шүү. Яг бол хэмжээг нь шийдэх асуудал одоо тийм эмчилгээ ч юм уу янз бүрийн арга хэмжээ авдаг зүйлүүд зөндөө гарцсан байлээ. Тэгэхээр санаа зовлтгүй. За энэ бол угаасаа л босоод долоовор хуруу шиг бол хэцүү. Нөгөө нэг гжигдээ дэвэл хэцүүчтэй гэдэг шиг юм болсон байна. За дараагийнхаа түүх рүү оръё. Найз залуугийнхаа гэрт за жоохон цуурай тавьчлаа. За дахиад эхлэе. Найз залуугийнхаа гэрт нь очоод учиргүй романтиклж байгаа дотн харилцаанд орвоо. Яг сайхан эхэлж байсан толгой эргээд давилзаад л явчлаа. Би ч бөөн хямрал насны намар ирлээ дотн харилцааны үе дууслаа гэж тэрүүн хооронд илдэм бодов. Тэгээд жаахан байж аваад гайгүй болоод дотн харилцаач тэгсгээд өнгөрлөө. Дотн харилцааны дараанаас нэг л дотор харанхуулаад гонигтой олчихлоо. Нэрээ 30 хүрэх гэж байгаа болохоор ингэтгэл юм байх таа гэж гайхаад л. Тэгээд утсаа ухаад фэйсбүүк орсон чинь харин сая газар хөдлөлөө мэдэрсэн үү гэсэн дүүрэн пост. Дотор цэлмээд л явчихлаа. Насны намар биш газар хөдлөлт байсан байх штэ гэдэл. Тэгээд найз залуугаасаа сая газар хөдлсөн байна мэдэрсэн үү гэсэн нөгөөх мэдхгүй чийл зүгээр хөвтөж байснараа л мэдрээс гэж. Намайг тэр дорн зүгээр хөвтөд байдаг гэж бодсон юм байх та гин. Зүгээр хөвтөж байснаа чийл мэдэрсэн биш. Гү нэрээ хүн дээр оцохноод хаа чи юм газар хөдлөлт шахав. Тэрийг мэдрэх бүр цаашаа үздэй. Мэдрэхгүй үздэй. Яг л яг нэг за бид нар чинь ингээд байрлалаа бид нар чинь ингэж хамаатуулж ярихгүй бол би гэж хэлүүлээ баларх гээд байна гэхгүй юу. Бид нар чинь ингээд томчууд чинь те угаасаа ингээд дотн харилцаанд орохдоо байрлалаа ингээд сольж холбоол би нэг эргүүлж тариулаад угаасаа дотн харилцаанд ордог үстэй. Тэгэхээр эрэгтэй хүн яг дээрээ гарсан тохиолдол бол магадгүй яг тэр мөчийнхөө нэг 80%-ийг нь үүрч байгаа штэ. Эмэгтэй дээрээ гарчвал бас 80 гэдэг шиг те. Тэгэхээр яг тэр үедээ эрэгтэй дээрээ гарч байгаа үедээ болвол тэгэл газар хөдлөл мөдлөлтийг бол мэдрэхгүй штэ. Тэгэхээр яг доор зүгээр хөвтчихснээрээ тэгэд мэтрээз гэдэг чинь бас л ортой шүү. Гэтэ зүгээр ч хөвтдггүй л халтай манай сонсогч бол тэгэл холбос солбол тэгэл өөрийгөө бас дээр мээр нь гараал урд хонь гараал тэгэл алтгал байлгүй дээ. За дараагийн түүх рүү оръё. Нэг хөгжилтөр ч юм уу тэнэг ч юм уу тийм түүхээсээ хуваалцъя. Манай найзууд ганц бие байхдаа эрчүүдээр их аялдаг байваа. Тэгээд л хөдөөгөр аялж нэг аймгийн төв дээр хонхон тэр. Тэгсэн нэг найз олон хоног хөдөөгөр явлаа. Төв газар орж ирснийх нэг сонирхолтой өнгөрөөлтэй гэж байна. Тэр саналыг нь бүгд дэмжээд л тухайн аймгийн групп чат руу ороод л хотын залуучууд байна. Уулзалт цагийг зугаатай өнгөрүүлэх октод байна уу гэсэн хариу алга. Бид нар ч буудалтай ганцарсаар байгаа сүултээ саав массажны газар хайж эхэллээ. Яахав те ямар нэг нэмэлт үйлчлэгээ байж магадгүй л гэж гордоод байгаа юм. Бүр сүултээ эмсийн хүрээлэн байна уу ч гэж хайж үзлээ. Үнэхээр тэр аймагт юу ч байдаггүй шүү. Ингээл баах юм төлөвлөө төсөөлчихсөн байсан хэд нам болгон тэр. Найзуудаа харахаар нэг л юм нэм нь хөдөлчихсөн байж ядаад байгаа нь мэдрэгдэнэ. Тэгээд гол нь яа гээд яач чадахгүй байгаад байгаа. Би ч эд нарыг нэг суллахгүй бол шүн зүүдэндээ миний хойноос ороод ирэх үедээ гэсэн айгаастай. Тэгсэн нэг маань утсан дээр томчуудын кино гаргаад ирдгийн. Тэгэд яах вэ? Нэгээрээ ариун цэврийн өрөө орж байж тайвширцгаасан да. Энэ бол эрчүүдийн хамгийн гунигтай мөч байсан гэдэг.
Манай манай монголчууд андуураад байгаараа аймгаар эмсийн хүрээлэнтэй гэж хаагур сонсоод байгаа. Ямар аймагуудаар эмсийн хүрээлэн байгаад байгаа нь цаагуур чинь. Байвал орж ирээд хэлээрэй гэхгүй юу? Эмсийн хүрээлэн баг хоттой байтгаа энэ тэнд олохгүй байхад чинь юу аймгийн төвөр хайх. Би ч нэг Хөвсгөл аймгийн хүүхэд штэ. Манай хөвсгөлийнхэн чинь амар хөгжөөнтэй. Хөвсгөл аймгийн ингээд нэгдсэн зартаа ингээ байсгий гээл авгаа нөхрийн хэрүүл явж идэг байхгүй юу? Тэгснэ заримдаа хэрвээ тэр хэрүүл нь явахгүй бол бас нэг иймэрхүү нэг уран дулаан цагийн үед улирлан нэг юм дулаахан үед заяа гадаа дотоодоос ч юм уу эсвэл бол хот мотоос ингээ залуучууд очихоор хийц хүрдэг юм уу авж утсан октоодоосоо уйдаад ч идэх юм уу зүгээр ингээ бас нэгдсэн чат мат руу ингээ ороод ирсэн байдгийн одоо аймгийн чат руу тэгсэн чи хашаа байшаа аавна маавна гэсний доор зүгээр уулзгаа хүүхэн байна уу гэжчихсэн. Зүгээр хамгийн ханалттай аваад байгаа зүгээр постны доор зүгээр хин ч хамаагүй багийг гарч ирсэн зүгээр 3 дайггүй залуу байна 3 дайггүй хүүхэн байна уу өдргээ. Тэгээ доор нь зүгээр зарим нэг нь гин алдаа биччихнэ хууц муцаа бичсэн байд. Тэгэхээр тиймэрхүү постуудаас үе яваад эхэлдэг. Энийг бол манай аймгийнхан маш сайн мэдчихэ. Манай аймгийнхан чинь ширүүхэн штэ бас тэгээд аймгийнхан чатанд тэгээд үе авгаа нөхрийн хэрүүл олцсон байж тэгээд эсвэл бол яг тэр аймгийнхан артлын тал дээр бол хинч ширхэгч үүлгүй өдөр ширхэгч сүүдэр тусгааргүй өдөр зүгээр гигэн цагаан халуун наранд зүгээр хүмүүс шав шалдан чармаа шалдан аймгийнхаа артлын яг тэр тал дээр ингээд дотн харилцаанд ороо бийждэг. Энэ бол хэвийн үзэгдэл. Заавчлаараа өсөглөхөө. Гэтэ ер нь бол нэг иймэрхүү бас аймагуудын чат руу ороод бас нэг тий айгүй ингээд омгшоод хаваршаад ингээд бүх юм хөдлөө сэрэлдээд ороод идгээ болмоор байгаа шүү манайхаа. Тэрэнд чинь бас нэгэд жоохон хүүхдүүд явж идэм билээ шүү дээ. Тэгэхээр энэ минь асуудлаа жоохон цэгцэлчээд бас ингээд ирчүүдээр ийш тийш гарч ивэл яа тийм. За дараагийн түүхийг уншия. Чи бас ховдих юм штэ хөвсгөлийнх юм штэ гэдэг шиг. За ховдод эхнэртэйгээ аялж явахдаа нэг кемптер буулаа. Унтахаас өмнө манай эхнэрийн зүүн бүрэн дээр чөтгөр тэгснүү гинтл хараа хоёулаа маргааш байгальд гарч татан харьцаанд оръё гэж байна. Би ч окей гэдэл амарлаа. Маргааш хоёр хүүхдээ үлдээгээд бид хоёр нэг чигний гудас аваад л мод руу орлоо шүү. Нилээн зайтай очиод л эхэллээ шүү. Байгаль сайхан, орчин романтик их л гоё байлаа. Хувцас тайлаад яг сайхан дотн харилцаанд орж эхэлсэн нил шумуул гараад ирлээ шүү. Манай хүний хөхөн дээр нь суухт нь би шумуул алах гээл хөхийг нь алгацсан. Манай хүн яа гэдэл тачаад иж байна. Нүүрэн дээр нь шумуу суухаар. За яагаар нүүрэн дээр нь шумуу суухаар нь алгатаад тайсан манай хүн бүр их тачаад иж байна шүү. Харин байгаль дотн харилцаанд орсных эхнэрхээ нууцхан сонирхлыг мэдэж авсан да. Дотн харилцаа дуусахад харин бид битүү шумууланд хазуулсан байдгийн. Бүр нууц эрхнүүд төр хүртэл хатчихсан байсан гэж боддоо. Бид хоёр тэгээд 2-3 хоног нөгөөхөө маажиж гаднаас харсан хүнд яг л өвчин тусчихсан юм шиг явсан шүү дээ. Ховдын шумуулууд ч аюултай юм байна лээ шүү. Йоо. Энэ яатсан түүх вэ гэхгүй. Йоо, ховдын шумуул бол зүгээр үнэхээр амар юм билээ. Зүгээр барьдсан билээ шүү дээ. Дамнаад нисгэжсэн. Би бас ховдоор ганц 2 удаа явж исэн. Гэхдээ ховдоор ямар нэгэн зүлэг ногоон дээр байгалийн сайханд бачим үйлдэл хийж байгаагүй гэдэг шиг. Гэтэ яг хөхөн дээр суухаар нь алгацсан чи яа гэл нүүрэн дээр шумуул суугаар алгадаа хийсэн чи бүр тачаад ал энэ ямар хөөрх юм бэ. Одоо үүнээс хойш манай сонсогч мань тэгээд болжлог бол эхнэрээ одоо ингээл алгадаж satisfy-гээр хийдэг болсон багтаа гэхгүй. Тэгээ ядчих нөгөө нэг яг тэр алцаа саам гэдэг үлээ те яг тэр эмзэг хэсгийнхэн тийшээ ингээд одоо хадцчаар ямар л олиг байх вдэ тэгэл тэрийгэ дагуулаад мааж нь өрн барин янз бүр болон дөнгөд яг л нэг өвчин тусчихсан юм шиг явсан да гэ. Айгу хортой юм байл шүү дээ тэр шумуул нь. Би бас ховдод ч гайхажсэн.
Манайхан энэ тэнд ингээ гадуур мадуур ингээл байгалийн сайханд явж байхдаа ховдын шумуулд хазуулж үзцгээжсэн үү. За ховдын шумуулаа болий. Энэ тэнд шумуулд хазуулаад нэг иймэрхүү төстөө зүйлд орж исэн үү яасан. За энэ талаар бол бас өөрөөсөө бас өөрсдийнхөө инээдтэй болон хөгжилтэй хүндхэн түүхүүдээ бичиж явуулж болно шүү. Явуулахыг хүсвэл Ариун Бэлэг @mjl radio.com гэсэн хаягаар биччихээр яг ирсэн дарааллынхаа түүхний дараалал ингээд уншаад явчих байгаа. За дараагийн түүх рүүгээ буюу 5 дахь түүх рүү оръё. Ажилд ороод удаагүй байсан. Ажлынхаа нэг залуутай чухмал найзууд боллоо. Хамт ууж идэн шоодно гэхдээ тэрнээс хэтрэхгүй найзуудын харилцаатай байв. Нэг өдөр харин бид хоёр манад жаахан ууж байгаад хамт хонвоо. Найзуудын чинь яадгийн гэдэл нэг орон дээр хамт унтаад л юм ярьлаа. Лаг сүрхий эксүүд ээж аав өнтер гэж ярьж байсан чинь миний цамцан дотор гараа хийснээ хөх барьж байна. Яаж байгаа энэ найзаа гэсэн. Найзд нь инхээр тухтай байдаг юм аа л гэж байна. За найзууд юм чинь барихаастаа гэл. Жаахан барьж байснаа давраад хөхний толгоохоор эмрээд л оролдоод эхэллээ. Би ч мууч сайн ч эмхтэн үн болохоор жаахан юм хөдлөөд эвгүй дуурчихв. Манай найз яасан? Миний найзын сэрэл хөдлөөд байгаа юм уу? Өдргээд. Тэгжин яасан гэсэн. Миний найз ойрт хүнтэй ойртойгүй юм биш үсттэй. Найзгаа гээд л нэг удаа туслан энтергээд баахан юм ярьж байгаад намайг үнсэж эхэллээ. Би ч яг бас юм хөдөлчихсэн байсан болохоор хариу үнслээ. Нөгөөх маань дээр гараад дотн харилцаа эхэлж байна. Тэгснэ яг аятайхан болж эхэлснэ. Ёо гэдэл болчихлоо. Тэгснэ. За миний найз сайхан болсон уу? Найз нь унтлаа шүү гэж автгийн. Би бүр шок. Бараг зүгээр байсан намайг өдөөчгöd унтаад өгдөг нас. Би ч бөөн ганц бие эмхтэн аргаа хэрэглэж баг зэрэг тайвширч аваад л унтсан да. Ингээд бид хоёр жинхнээсээ яг энгийн найзуудын харилцаатай болсон доо. Ёо. Гэхдээ миний бодлоор болохоор ингээд за эрэгтэй хүнтэй тэр найз ч байна уу? Юу ч байна үү те? Хамт нэг орон дээр ч юм уу яа ингээд өөрийнхөө орчныг ингээд шеэрлэд хэвтэн гэдэг чинь асар их осол юм шүү. Ямар ч сайн найз байлаа гэдэг л ерөнхийдөө бас хэцүү байхаа. Энийг болохоор friends with benefits гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Яг л яг ингээд бие биендээ хайр дурлалтай ч юм уу бие биендээ хайртай болдгоо маа гэхэд өөрсдийн хэрэгцээг ингээд хангаа яваад байдаг хүмүүсийг яг тэгж хэлдэгэ. За тэгвэл яг энэ манай энэ түүх 5-ын сонсогчийн хувьд болохоор иймэрхүү найз юу юм бэ? Яг чухмал найзууд байлаа. Гэхдээ тэрнээс хойш л өстө жинкнээсээ энгийн найзууд болсон. Тэгэд өөрийгөө болгонгуудаа нөгөөт нь юу амар амиа ин тий. Зүгээр л миний найз сайхан болцсон бидтэй найз нь унтлаа шүү шиг жоохон дүф манай нэг залуу юу гэх юм бэ? Манай хэдэн залуучууд зарим нэг нь айгу төмс байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ минь талаа засаараа та нар. За, онцлогоороо сонсож байгаа, лайв үзэж байгаа сонсогчдоо энэ өчиг мэндийг хүргье. Улаанбаатарт яг одоо 22 цаг 31 минут болсон байна. Гэтэ бас хөгжилтөө бас хүндхэн юм шиг нэг хөгжилтөө түүхэд орж ирсэн. Тэгээд түүхээ явуулсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд яг энэ цаг мөчид бид нар ч угаасаа яг томчуудын сэдвээр томчуудынхаа талаар ярьдаг байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг бас одоо сонсдог суугаа салахгүйгээр те өөрийнхөө тэр орчинд ороод тэгээд бас холбогдож ярилцдаг бүх сонсогч нартай маш их баярлаж явдаг шүү. Би нэг юм айгу бодоод яваад идэг гэсэн баггүй юу. За бодоод яваад хан чаашээ. Хөгжилтэй зүйлэлтэй надад бол тохиож байгаагүй. Тэгэд жоохон байхад чи ингээл гадаа гудамжинд ч юм уу эсвэл зам дагуу ингээл янз бүрийн нохонууд ч ингээд ороонд орчхоор ингээл угаасаа ингээд нохонууд дотн харилцаанд ордог доо. Яг тэгж яхтаа ингээд наалтцсан нохонуудыг харж ирсэн үү таад. Тэгснэ нэг хөөрхийс ингээд амар өвдөд байгаа юм яагаад ингээд гасалж маслал хоёр тишээгээ ядаж байгаа зүтгэчих юм аа. Тэгээд бөөн ингээд нэг юм зовлон. Тэгсэн тэр чин бас хүн дээр илэрдэг гинэ. Энд би иймэрхүү бичлэг үзчихсэн хүмүүс байна уу? Би иймэрхүү бичлэгийг мерсэр нэг хаа нэг газар харчаад идэг гэсэн баггүй юу? Заримдаа сошиалор ч юм уу, заримдаа YouTube-ээр ингээл янз янзын сууг мууг янз янзын ингээл хагаал явж байхад гиг үнтгээс солиотой балаа юмнууд гарч ирээд идэг. Тэгээ тэр дундаас бол харж исэн. Тэгсэн чи ийм тохиолдол ер нь болдог гэж штэ. Тэгэж угаасаа би гайхаад
яага гацчдаг юм бол наалдчдаг юм бах та гэж бодоод үзсэн чи үгүй гинэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр дотн харилцааны үеэр биедээ гацчихсан хосууд эмнэлгийн яралтай тусламжинд очдог тохиолдол маш их гардаг гэж юм. Тэгэд сонсоход магадгүй нэг амар тийм арай амар хошин шог уу ч юм уу те хошин шог шиг санагдах ч гэсэн ангаах ухааны хувьд болохоор энэ үнэхээр боломжтой зүйл юм байна. Тэгэд яадаг вэ гэхээр булчин нь гинэт агшаад за бодвол одоо тэр эмэгтэй хүнийх нь л одоо тэр өтрээ хавийнх нь булчин л ингээд гинт агшдаг юм билүү те. Тэгэд дээрэс нь нөгөө хүнийх нь тэгээд яг тийм агшилтанд ороод ингээд сандарсан байдалд орчхороо одоо гинт ингээл нэг юм ингээл амар чан гатгаал базаад авахар чинь цусны эргэлтийн бонготод нөгөө эрэгтэй хүний бэлэг эрэгт ингээд тэлчдэг гинэ. Түнгүүд ингээд гацаад наашаацгүй цаашаашгүй болчдөг. Тэгэд энийг яаж зүгээр болох вэ гэхээр тэр хоёр хүний зүгээр тайлтгаруулж иж тайвширч иж зүгээр болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээ би яг иймэрхүү бичлэгийг зөндөө харж исэн. Ялангуяа Африкийн орнуудын ч юм уу тий өнгөт арснууд дунд гарч исэн тохиолдлууд байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг би харчаад яана ийм болд юм биш үү гэдгийгсэн чи сүүлдээ бүр ингээд ийм хоёр гей хүний дунд хүртэл болцсон байгааг харж байсан. Тэгэхээр манайхын энэ талаар сонсож байв. Би ерөөсөө итгэдэггүй байсан. За ямар тач гэсэн нэг нохоо мохоод яг тиймэрхүү нохоо мохоог бол ингээд харж лээсэн л да. Гэхдээ яг хүн дээр би бүр за арайч тэ ямар нохоо мохоо шүү гацхгүй л гэдгсэн чинь гацдаг гэж байна. Тэгэхээр бас сонирхолтой байгаа зү. За ер нь бол ингээд надад бас сонирхолтой нэг хэд хэдэн бас нэг юм шинжлэх ухаан талаасаа бас нэг хөгжилтэй юм фактууд яг болсон явдлууд байгаа шүү. Энийг шеэрлэн. Гэхдээ яг одоо хөтлөгч Халикуан юу бодож байна вэ гэхээр шууд эфирийн утсыг нэмэр санагдаж байна. Тэгээд хинэгэн сонсогчдод маань те магадгүй илүү хөгжилтэй ч юм уу факттай хүндгэн чим шиг хэцүүхэн чим шиг гонигтай чим шиг түүхийнх юм бол холбогдож орж ирээд гээд өөрийн биеэр ингээд ярих боломжийг олгоё. За тэгээд Монголоос холбогдохыг хүсэж байгаа сонсогч маань 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаараа яг одоо нээлээ шүү. Тэгэхээр манайхаа орж ирээд өөр тохиолж исэн дотн харилцааны тал дээр гарч исэн асуудлууд юу байна? Хөгжилтэй шүү гол нь. Инээдтэй хөстө хүндхэн инээдтэй ч юм уу те өнгөрсөн 7 хоног чи орж ирсэн хүмүүс маань юун талаар ярьж исэн бэ гэхээр би ингээд нэг ихчтэй насаар нэлээ гэж хүнтэй ингээд явж исэн чинь тэгээ болцсон юм а явж байгаад унтчихвч байгаа болцсон. Тэгээ дараа нь би нэг охинтой танилцаа тэрнтэйгээ ингээд дотн харилцаанд ороод үерхээ явж исэн чинь гаднаас ээж нь ороод ирсэн чинь тэр ихч байсан гэд зүгээр тэгээ тэндээс гарч гүгээ дахиж хизээш хинтэн ч харцаагүй гэд сонсогч орж ирж исэн. Тэр бол миний хувьд хүндхэн хөгжилтэй байсан. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Сайн. За үчимэнд үчиг сайхан өнгөрөөж гинөө. Сайхан. За бидний За хөгжилтэй юм тохиолдсон тэрийг ярьдаг юм. За сонсъё, дуртай сонсъё. За тэгээд нөгөө нэг юу болж байсан юм аа. Манай хатмууд хөдөө байдаг. Тэгээд хатад бас нэг байртай. За. Тэгээд тэр манад манай аав мэдээ цогоод гэсэн байхгүй. За. Тэгээд тэр тэдэд очиод байж байдаг хэрэг. Хүн байхгүй юм тэгээд. За эзгүүчлээд. Эзгүүчлээ. Тэгээд байжсэн чинь нөгөө яг онцгой өрөөнд хийж байхгүй. Тэгсэн чинь хатам аав орж ирсэн. Сандруул хавчих шүү наа чин битээ сандраараа аав нь гарлаа гэж хаалгаад. Яасан гинэ юу ч хэлсэн. Нөгөө нэг битээ сандраараа хавчихдаг гэж түрүү хэлсэн. Сандруул гацчих шүү гэдэг. Тэ хавчихдаг шүү минийхөө аав нь гарлаа. Йоо тэр ямар амар мэддэг байхгүй. Орж ирсэн мэдээгүй. Тэгээ яасан ч нөгөө онцгой өрөөндөө нэг дуу муу тавьсан байж байхгүй юу. Тэгээд яасан ч нэг тийм юм тохиолдсон. Тэрийг бодохоор инээ түрээд ичээд нэг дотроо байлгаад санаад байдаг. Йоо. Тэр ямар амар мэдрэмжтэй хатам аав бэ. Өөрөөсөө ичнэ гэдэг чинь амар юм гэлээ. Ямар азар хавчулчаагүй. Харин тэр битээ сандраараа миний аав нь гарлаа гэсэн.
Тийм юм байна. Йоо. Тэгэхээр үнэхээр л яг баярлалаа. гацдаг хавчдаг гэдгийг чи хадам авч мэдээд нь штэ тий. Тий. Өөртөө тохиолдсон юм болов уу? Магадгүй хаа. Манай ихний ээж нь 4 дахь ихнэр гэж хэлсэн. Магадгүй хаа. Манай тэр ихнэрийн ээж нь 4 дахь ихнэр гэж хэлсэн байхгүй. Үу. За. Тэр туршлагатай нэлээд туршлагатай л юм байна тийм ээ. Тэр өгөндөө гайхчихсан байхгүй. Тэгээд дараа нь нэрээ нохоо шиг тэгээд яаж тэгэл юм байна даа л гэж бодоод. Тэр үед л тэгж л мэдчих авсан уу? Тий. Тэрнээс урд нь тийм сонсож байгаа ч үгүй тий. Танаа хадам авч нь ааха. За. Нөгөө гадаа дотоодоор байсан тэгээд нөгөө нэг галландаас ирэхдээ нэг галланд сэл хийдэг юм уу хийдэг гэх тэгээ хөдөө байдаг байхгүй. Зөв. За. Тий. Танаа хадам авч манай унтлагөөрөө сонсдсон болов уу? Мэдгүй. Сонсдог болол орж ирэх юм бол ариун их туршлагаасаа хуваалцсан дээ. Чи хэлэхгүй юу? Нэг юм нэвтрүүлэг байгаа шүү дээ. Та хаяа ч гэсэн сонсчихгүй юу гэд. Одоо юу харахаар ичээд байдیں۔ Харахаар авччих гээд байдаг. За. Үчиг сайхан өнгөрөөрэй. За. Зүгээр хадам бол зүгээр гоё юм штэ гал гэдэг шиг те. Тэгснэ тийм баха бараг л магадгүй шүү. Яагад бол манай эхнэрийн ээж нь хадам ээж бол тэр хүний 4 дахь эхнэр. Зүгээр энэ машин барьж байгаа сонссон бол зүгээр л энэ одоо юу хуцаад байгаа юм бэ? Энэ намайг ярьчлаа гэд. Шууд баригдахар болсон шүү. За, Эмжэл радио арамент. Хана? Байна үчимэн төргий. Баярлалаа. За. Хавгдчихсан. За, өөр тохиолдчихсэн хөгжилтөө түүх вэ нү? Дотн харилцааны. Би ч тохиолдчихсан юм ч нэг эвгүй адил орж ирсэн байхгүй юу? За. Эвгүй гэсэн нэг хоёр За, дахиад хэлээрээ тасалдсан. Яасан гинэ? За, ардах радиогоо унтраахгүй бол давхар сонстоод байгаа шүү. За, унтраачих радиогоо. За, тэгээд утсан дээр спикер аваад яриа шүү. За юу. За, ямар хөгжилтөө ямар эвгүй байдалд ороо яваад байна. За. Тэгсэн чинь нэг юу сандраад байгаа юм яагаад байгаа юм? Яагаад байгаа юм бэ? Сандраад хавчаад байгаа юм шээс. За одоо зүгээр. Тэгээд яасан чинь хоёр хэлгүй хүн нэг буудалд орсон байхгүй. За. Тэгсэн чинь нөгөө хэлгүй хүмүүсийн чинь нэг онцлог юм сонсдгүй шүү дээ. Тэгээд нөгөөх нь найз залууд ирээд ирсэн шиг үлээ тэр нэг эмэгтэй. Тэгтээ тэр хэлгүй хүн туу явж ирсэн дээ. Гурал ороод яаж нөгөө хоёр чинь янз бүрх юм нөгөө ажил хийсэн болохгүй юу? Тэгээд орлоо гэсэн чинь яг эмэгтэй ч одоо тэгээд орж чарлаж ихтэй. Тэгэхээр чи ихтэй яасан гэж? За. Би энэ хажууд үгүй л дурж байгаа. Тэгээд босоод явж болохгүй гэсэн. Тэгээд нөгөө тийм эсвэл юм биш. Ер нь бол хоёр хүн дотн харилцаанд орж байгаад хажууд нь бол дэмээл юм байгаа. Харин би тэр хоёрыг тэгнэ яаж мэдхүү. Тэр нөгөө хоёр нь бол нөгөө юу зэрэгтэй урж байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй болохоор өөрөө ойлгомжтой шүү дээ тэр чинь одоо. Бургаж байгаа. За. Хүнд бодлоосон да. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За.
Ер нь бол бид нар чинь нэг санаатай яг тэр хүмүүсийн яг тийм дотн харилцаанд орж хат нь хажууд нь байх нь чаашийн. Гэхдээ бас санаандгүй болсон тохиолдлуудаас ганц хоёр байдаг штэ хүн болгонд л бэждэг те найзууд нөхдүүд ч юм уу эсвэл бол те ямар нэгэн байдлаар. Тэгэхээр уусаа эвгүй байдалд ордог яг босоод явчих хэцүү байчих хэцүү байдалд ордог. За дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Сайн. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж гин үү? Сайхан хэлсэн үү? За сайхан өнгөрөөж гин. За өөр тохиолдсон зүйл үү, өрөөл тохиолдсон зүйлээ ярих гэдэг нь үү? Өөртөө. За яри. За би ингээд нэг 2000 бараг 8 онд авахгүй. Солонгост ингээд юугаар явлаа. Гэрээгээр ажилланаар ингээд явсан байхгүй. За. Тэгэл нэг солонгост очиад ингээд нэг юу гэдэг штэ. Тийшээ гацлахгүй мэдхгүй чи. За. Тэгнь. За. Тэгэл бараг жил гарan болсон. За, байрнаасаа гарахгүй байж байгаа дөө. Тийм. За. Тэгэл ингээд тэр үед чинь өтөө юу мó фэйсмэс юу ч байхгүй. Зүгээр л яахуу байсан. Тэгэл яахуугаар бид тэр ингээд харж байгаа л. Яахуу гэж нэг имэйлийг яриад байгаа мó тий? Тий. За. Яахуу мессенжер. За, яахуу мессенжер. Тэгэл тэргүүрэл ингээд хацаал байдаг штэ. Фэйсмэс тийм юм юу ч байхгүй. За. Тэгэл нэг залуутай би танилцлаа. Тэгэл Солонгос залуу юм уу? Бараг жил гарan болсон. Тэгэхээр хүн чинь бас амар идэв штэ. Солонгос залуу юм уу? Монгол залуу юм уу? Тийм, монгол залуутай. За. Ингээд харьцаж байгаа байхгүй. Тэгэл ингээд ингээд ихтэй ингээд харсан. Амар заяа. Бистаа ингээд техникс тахцуулдаг мэсдэг гэл. Алдаг барьдаг гэл нөө. За. Би зүгээр тэр яриагийн сонсоод болцсон. Галзуурцаа. Одоо баг ингээд тэр ингээд амар ярьдаг заяа. Чи одоо баг тийм чи ингээд баг ингээд нагаас тийм юм уу те. Зүгээр ярианыхаа хэл баялгаараа зүгээр хийгээл мэгээл явчих юм шүү. За. Тэгэхээр би тэнд нь уурчин заяа баг тэнд нь ингээд амар гоё гэл. Баг 3 сар харилцлаа. Тэр хүнтэй. Тэгээ уулзахгүйгээр харилцаад байгаа юм уу? Тий. За нөгөө залуу нь болохоор Солонгост байгаа юу? Ажил байхгүй. Ажлын цаг байхгүй. За тэр залуу нь болохоор Солонгост байгаа даа. Ямар ч байхгүй болохоор. За. Тэгээд ингээд тэгээд дараг 6 сарын дараа уулзчих байхгүй. Тэгэл ингээд би сүүлрээ одоо тэглээ бас нэг сүүлээс нэлээ хол. Тэр ингээд уулзсан. Тэгээд сүүлд нэг уулзаад хайлаа. Тэр бас нэг тэндээс нэлээ хол зайтай байсан. За. Тэгээ уулзаад яасан бэ? Тэгээд уулздаг байхгүй. Тэгээд амар гоё хаалтанд орлоо. Хайлаа хаалт нэг тэр бодлаа. Ганцхан бид чараа 6 сар хүссэн хүн. Эмэгтэй хүн гэж амар хэцүү шээ. Хэцүү. Йоо, тэр би амар хүсчихгүй. Тэр ингээл бүр би нэг яг ингээд чат мат бичтэй. Би яг тэр орондоо чи ямар мороо гэж ихтэй асууж байгаа байхгүй. Тэгвэл надаас баг гүгнүүд зүгээр уйлт хүмүүс уйлаад явдаг маавдаг. Гингүүт нь зүгээр нэг уйлчмаар санагдаад. Тий. За. Тэргүүл төсөөлсөн мөхгүй тэр хүнийг. За. Тэгэл бод тарлаа байлаа. Тэгэл орчлоо амир гоё. Тэгэл бүр хөлнөөс бараг ингээл халгаа орчих үсээтэй. За. Тэр би энэ хэрэг халахын зайнда гэж асуусан. Тэр гашнал 1 2 3 гэж байхгүй. Тэг байхгүй. Тавьчих юм уу? Тэр би бохаагаа. За.
энэ одоо яг таамаглаа гэж бодвол ингээд дэвтэж бичээ. Тэр хүний би амираар сүлт багш. Тэст жинхэнэ зүгээр орондоо зүгээр арслан бааш шиг гэж бодвол. Ааха. Тэгснэ тэ хаашаа дахиж босоод нэг үг болчихлоо. Гэрчээс чичээсаа. Чам гайс нүгэж явчих. Яа, би гостооч гэж би ахад рүүжих юм болоо гэж бодсон байхгүй юу? За. Хүн ер нь бол тэгж бодно шүү дээ. За энэ трейлер явуулсан бах уу? Би тэгсэн багтаа гэж бодсон чинь чамд гой байсан. Яа, бүти Яа, өдөөд идэм бахтаа гэмэр те. Үгүй. Миний амьдралын хамгийн одоо мартаж чадахгүй юм тэр ахгүй юу? Одоо ихтэй ингээ ботхоор наа чи зүгээр нэг амар тийм сэтгэл санааны хохирол шиг сонсогдоод. Би хааны хохирол шиг сонсогдоод тийм шүү дээ. Би амар гогцсон баг. Би зүгээр өөрийгөө ааха. Тэр хүн амар гоё байсан юм уу те? Гоё болоод тавьсан л ахaltaа. Гэхдээ 1 2 3 чүрээгүй заяа. 3 секунд чүрээг юм уу? Тий. Гэхдээ тэгээд дахиж босоод нагтах юм уу? Оршлын амар гоё. Оршил дээр хамаг пяртинхийг авцсан юм шүү. Амар зүгээр тэр дугаа хийж болсон шүү дээ. Яна оршлоо би ингээд яхан түгээ ихлээ гэж болно да тий. Тэггүйгээр зүгээр шот чамд гоё байсан. Зүгээр итгэлийн хаа. Миний амьдралын хамгийн бүр трама заяа. Одоо би бодохгүй. Ямар тэнийг юм би амар гүшиж тэ би бүр 6 сар бүр ингээд бүр 6 сар би ямар ч өөр ирэхгүй мөнийг хараачгүй заяа. Ингээд хүсэж уулцсан чинь яг тэр хүслийн хэмжээнд ийм амар ахгүй. Тэгэхээр эцэдэн бити муха траматай чи дижмэр аахгүй. Йоо. Наа чи зүгээр амар гоости. Йоо чи ботта нэг гоё орчин амар гоё байж яжна. Гэжна. Тэг хоёр баггүй. Би ч төсөөлөл юм л та. Амар гоости. Тэг би бүр ингэ таастай. Тэр ингэ дээр гэхдээ таханд ингэ за амсаа чам болоо ч юм уу гэж бодсон заяа. Чи чам цаахан байсан уу? Юу юм бэ? За үнэхээр хөгчлөлтөө юм шиг гонигтай юм шиг түүх байна. Үгүй миний трамад аманга гонигтай трама заяа. Тийм байна. Бараг би бас сонсоод трамад бас авчлаа. За холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өргөрөө. За. Яа, ирчүүдээ хилдэгшгээл байл да. Хилдэгшгээл хийлтэй гэх юм уу? Гэтэ бас нэг юм үг өгдөн штэ. Би энэ үгийг хэлчихвэл та нар аяг бол брэнд үг болох чинь да хэлэхгүй яхаа өндөр. Эмхтэн хүн амар өглөө ингэнэ эрэхтэн үнд. Тэмүүхтэй яа амар өглөө зүгээр манай ихнэр зүгээр намайг амар бацдсан штэ. Зүгээр өгөлдөг энэ төр гэж мэгэл тэгсэн чи манай найз охтуудын өөрөө үгэн чааш найз охтуудын өргөн дэлгэр хэргэлдэг үг гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор үгээрээ биш үтрээгээр бац. Амар өөрөө зааж гисэн. Тэгэхээр ийм үг бэдэн шүү манайхаа эмгтээчүүдээ тэгэхээр магадгүй тэр залуугтэй чи ингээд орчлоо зөв хэлдэг мэлтэй ч юм уу те ингэлтэй тэгэлтэй гэдэг харнууд нь ядарсан болов. За одоо бол сонсогч авахгүй гэж бодож байна. Ямар тач өнөөдөр нэг 3-4 сонсогч авчлаа. Тэгээ холбогдож орж ирсэн сонсогч нартай маш их баярлалаа. Надад бол тохиолдчихсэн зүйл байгаа. Гэхдээ найз залуутайгаа байгаа шүү дээ би найз залуутан. Тэр нөө нэг яг ингээд дотн харилцаанд дуун ингээд гардаг нэг үе нэг би физиологийн алдаа гэмтэл гардаг юм шиг байна. Тэ нэг тийм нерв гэдэг штэ. Одоо тэр гів гинтхэн нэг зүйл нь болохоо ичдэг. Тэр юу вэ гэсэн чинь нэг та нарт тийм тохиолдож ирсэн үү?
шүрмс татах гэдэг. Тийм зүйл тохиолдчихсэн нь. Надад бол тэр надаа үнэхээр хүндхэн юм шиг, хөвгөлтөө юм шиг, хэцүү юм шиг санагдаад байдаг байхгүй. Байнга тохиолдно гэж байхгүй. Гэтэ мэдээж нэг тохиолдсон удаа нэг ганц хоёр байна. Тэгэхээр бас тэр магадгүй хит ядарснаас ч юм уу, ачаалтай ажилласнаас ч юм уу болдсон юм шиг байна. Тэгэхээр бас энийг бас түрүүн яг хэлүүл бас хүмүүс ойлгох болов гэж бодсон юм. Тэгэхээр та нарын ч гэсэн шүрмэс татчихл байсан биз дээ. За энэ хүрээд манай өнөөдрийн хэнд ч битгийлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээ мигмар гарагийн дугаараараа сонсогчтойгоо холбогдоод мөн сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийн талаар уншаад танилцуулаад тэгээд энэ сэдвийн дагуу ярилцлаа. Тэгэхээр холбогдсон бүх сайхан сонсогч нартай унтлагын өрөөгөө лайв үзэж байгаа бүх сайхан унтлагын өрөөний лайв сайхнуудтай маш их баярлалаа. Тэгэхээр хөтлөгч Халукатагаа маргааш орон үчийн хөтөлбөрүүдээр эргэн уулзъя. Тэр болтол бүгдээрээ сайхан хамраад ороод ирээрээ. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3